Уран дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбай байгууламжинд хөөстэй угаалгах цэвэрлэгийг хийж байна. Энэ хүрээнд дүүргийн хэмжээнд бүх автобусны буудал, хөшөө, баримл, хүүхдийн тоглоомын талбай, хайс, хашлах зэргийг угааж байгаа. Мөн цэвэрлэгэнд саарал ус ашиглаж байгаа юм байна. За үзэгчдээ NTV телевизийн сурвалжлах баг нисдэг машины ойролцоох автобусны буудлаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн хэмжээнд бол жил бүр ийм хөөстэй цэвэрлэгээний ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 30 хүний бүрэлдэхүүнтэй зам талбайг цэвэрлээд үүний дараагаар 10 хүний бүрэлдэхүүнтэй хөөсөн цэвэрлэгээний баг энэ мэтчлэн цэвэрлэгээ хийж байгаамаа. Гэхдээ болохоор нөгөө зам талбай явгуудаа шороо тоосыг нарилгачиж байгаа. Чи үүлжингөө засны доороос гарсан дээд шороо байгаа ш. Тэрийг нарилгачгаад зам талбай хүмүүс маань яваад тэгээ манайх болохоор араас нь ингээд хөөстэй цэвэрлэгээ, усан цэвэрлэгээ хийгээ явж байгаа юм. Гэхдээ энийг усаар бүгдийг шүрчиж ингэчгээд тэгээ хөөсөө дээгүүр нь цацж байгаа эргүүлээ дахиад усаараа цэвэрлэх гэсэн. Тэгээд автобусны буудлууд арчиж шойтогдож угааж байна. Тийм. Бэлтаагаа ч гэсэн шойтогдоод шойтгийн шүүрээрээ шойтогдоод угааж. Хүмүүс ер нь айгу таатай хүлээж авна. Чи баярлалаа гэж зарим улс нь баярлалаа гэж гоё болж гэн тэгээд тэгдэг шүү дээ. Ер нь цэвэрлэгээ Улаанбаатар хот хэрэгтэй байгаа шүү дээ. 7 хоногт яд сардаа нэг цэвэрлээд байвал арай цэвэрх юм болоо тоо шороо басахгүй. Хавар болоод дулаарж байгаа учраас цэвэрлэгээ хийх нь зөв бахаа л гэж бодож байна. Одоо хаврын цагт хуураа шороотой хуураа хөрстэй байна. Ингээ сайхан услаа шүүрдээд явж байвал одоо хотын соёл бас нэмэгдэх л баг та. Цэвэрлэх сайхан юм байна. Ингээ цэвэрлж яхан зөв шүү дээ. Шавхаа шарж ийн унагаагаад тий. Чингэлтэй дүүрэг хөөстэй угаалга цэвэрлэгээний ажлыг 3 дугаар сарын 20-оос эхэлжээ. Энэ хугацаанд автобусны 22 буудал, хүүхдийн тоглоомын 14 талбай, 4000 м явган зам, 360 м хайс, хашлага, 5 хөшөө дурсгал зэргийг угаагаад байна. Энэхүү зам талбайн цэвэрлэгээнд бол гэрээт 2 аж ахуй нэгж буюу нийт 163 сууц өмчлөлтийн холбооны 86 ажилтан болон иргэдийн бүлгийн 30 хоёр гэрээт байгуулах юм бол 80 гаруй аль багаагчд бол цэвэрлэгээнд бол хамрагтан оролцож байгаа мэдээлэл тоо мэдээлэлтэй байна. Цэвэрлэгээ угаалгыг энэ сарын 27-ныг хүртэл хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн дүүргийн хэмжээнд ногоон байгууламжийн хэлбэржүүлэлтийг хийж эхэлжээ.